За өнөөдөр Дорн таймгийн оюутчдын холбоо өөрийн гэсэн ажлын байртай болж байна. Тэгэхээр энэ байранд 16-аас 17 оюутч үйл ажиллагаа явуулах боломжтой. За энд бол үйл ажиллагаа явуулж байгаа оюутчид маань түрээс төлөхгүй зөвхөн ашиглалтын зардаа төлөхөөр онцлогтой маа. За энэхүү үйл ажиллагаан дээр Улсын хурлын гишүүн сэргэлэн оюутчдад бас 4 ширхэг юм зориултын оюутлын тоног төхөөрөмжийг олгож байна. Тэгэхээр энэ талаар бид түүний бие төлөөлөгч Сүхбаатараас зарим зүйлийг тодруулъя. За энэ 4 тоног төхөөрөмж маань өөр зориулттай гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөхгүй. За энэ зориултын үед бол яг энэ оюутчид маань өөрсдөө л сонгож авсан. Бүгдээр ноёдл чиглэлээр бол бүгд зориулт нь өөр юм байна. Энэ гол энэ олгож байгаа дэмжлэг үзүүлж байгаа ажил маань бол нодлон 2022 онд оюутчдын холбооноос бас төлөөлөл очиж сэргэлийн гишүүн албан ёсоор хүсэлт тавьсан. За энэ хүсэлтийн дагуу бас энэ орон нутгатаа ажил хөдөлмөр эхэлж байгаа. За өөрсдөө бас нийлж хоршоо нэгдэж нийлж хоршоо холбоо үүсгэж ингэж хамтарч хөдөлмөр эхэлж байгаа энэ оюутчдаа дэмжиж ажлын байрыг нь бас нэмэгдүүлэх, ашиг орлогыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ийм зорилгоор л дэмжлэг үзүүлж шинэ тоног төхөөрөмжийг олгосон байна. Энэ манай энэ оюутчдын холбоо маань нийлээд энэ нэг дороо бас энэ орон нутгийн өмчт байранд ингэ байрлаад нэг дөрөв үйл ажиллагаа явуулахар болж шүү дээ өнөөдрөөс. Ингээд ирмүүд бас мэдээж Дорн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн том ажлын хувцсны масс ойдолч юм уу те. За мөн бусад тэр олон тоо хэмжээгээр массын үйлдвэрлэл маягтай ажиллах боломжтой болж байна гэж үзэж байгаа. Тэгээд дэрэн дээрээс нь гол нь дэмжлэг тусалцаа болох болов уу гэж бодож. Энэ тоног төхөөрөмжүүдийн хувьд бол яг л манай оюутчид маань өөрсдөө яг нэг шаардлагатай хэрэгцээтэй оёдл тэр нэг хэмнэл нь өөр төрлийнх нь энэ хэрэгцээтэй юм байна гэдэг өөртөө сонгож авсан байна.